Эцэг тул дээр ариун цэврийн өрөө их чухал. Бага насны хүүхдийн хөгжлийг одоо төлөвшлийг, өдөр тутмын дадал хэвшлийг ёс зүгээр нь олгодог. Одоо ариун цэврийн өрөөнөөс л их дадал хэвшлийг хүүхдүүд олж авах ёстой байдаг. Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь эрүүл аюулгүй цэвэр орчин. Улсын цэцэрлэгүүдээр жишээ аваад үзэхэд ялангуяа ариун цэврийн өрөөний эд зүйлс хүүхдэд ээлтэй байж чадахгүй байна. Учир нь суултуур, угаалтуур нь хэтэрхий том. Эргэн тойронд нь эрсдэлтэй хуучирсан эд зүйлс хэрэглэгдэхүүн олон байгаа нь ажиглагдлаа. Мөн зай талбайн буруу зохион байгуулалтаас болж багшийн гарын дор байх ёстой ариун цэврийг хэрэглэгдэхүүн түүнийг хадгалах шүүгээс авны хүрэлцээ муу байгаа нь багшийг ажил үргээ гүйцэтгэхэд бэрхшээл учруулж байна. Хамгийн бэрхшээл юм юу гэхээр хүүхдүүд нөгөө бие засаад босоод ингээ гараа угаах гэхээр зэрэг угаалтуур хоолой юм. Энд одоо 24 үйл ажиллагаатай цэцэрлэг хүүхдүүд нөгөө 3 дахь өдөр хувцас солиод толгоогоо угаадаг. Толгойг нь угаах гэхээр зэрэг энэ баана их жижиг тэгээ орчин баг учраас хүүхдүүд ингээ толгоо угаахаар ухсуул айгүй бүсрээд ингээд байдаг. Туслах багш ингээ шикаванда энэ багшийн хийх ёстой үйл ажиллагааны зай их багтаа байдаг. Иймээс бид хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний стандартууд нийцүүлэн засварлах шаардлагатай болсон юм. Энэ бол яг стандартын хүүхдийн зориултын угаагуур, суултуур, насны онцлог тохирсон өндөр намаар хийж байгаа онцлогтой 3 цэцэрлэгийг сонгож аваад ингээд засвар айл хийгдээ явагдсан. Хүүхэд суултуур барихаас сэргийлж бариул гарын тавиуртай байна. 4-5 насны хүүхдийн суултуурууд багш хүүхдэд хянахад тохиромжтой, намхан тусгаарлагчтай байх шаардлагатай. Суултуур, угаалтуур, гараа савандаж угаах, алчуур, хатаагуур гэсэн дарааллаар хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой байх. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, бие, хөгжлийн онцлог тохирсон 2 төрлийн загвартай байна. Үүнд 2-3 насны хүүхдийн зориултын ариун цэврийн өрөө нь хүүхэд бие дааж хэрэглэж суралцахад зориулагдсан байх. Энэ насны хүүхдүүд ихэнхдээ бие дааж, бие засаж чаддаггүй. 4-5 насны хүүхдийн ариун цэврийн өрөө нь зөв зохистой хэрэглээнд даатгахад зориулагдсан байна. Энэ насны хүүхэд ариун цэврийн өрөөг ашиглаж сурсан байдаг ч ус өсчүүлэх, алчуур савнгаа байранд нь тавихгүй байх гэх мэт зохистой хэрэглэж чаддаггүй. Иймээс хүүхдийн нас, биеийн хөгжлийн онцлог тохирсон ээлтэй ариун цэврийн өрөөний стандартыг цэцэрлэгүүдэд нэвтрүүлэх эхлэлийг тавилаа. Одоо хуучин манай анги бол их жижигхэн зайд бүх юм нь шамбарлагдсан байсан ба одоо бид нар ч одоо ажил хийхэд хүртэл тааламжтай, тохиромжтой бие юу амар болсон. Насны онцлогт нь тохироод одоо бүх юм ингээд бий болж байгаад одоо маш их тааламжтай, баяртай. Би 3 настай би бүртээ. Намайг бэлтгэл би 2 настай. Аюултай. Аяасан. Гай. Биолог шатна. Биолог татна. Биолог чатна. Би тасах амхан басан.